Сайн байцгаана уу? Бяцхан санхүүж гэдэг хичээл эхлэхэд бэлэн боллоо. Гэхдээ энэ хичээл маань бол эцэг эхчүүдэд зориулагдж байгаа. За энэ хичээлийнхаа хүрээнд нэг 3 үндсэн асуудлыг хөндлөнө. За нэгдүгээрт нь бид нэр яагаад хүүхдүүдээ санхүүгийн боловсралтай болох ёстой вэ гэдэг асуултыг хөндөж ярина. Хоёрдугаарт нь гарын мөнгөний тухай ярина. Гуравдугаарт нь бол гэрийн ажил ба гарын мөнгө гэсэн сэдвээр ярих гэж байгаамаа. За эхлээд бид нэр яагаад хүүхдүүдээ санхүүгийн боловсралтай болох ёстой вэ гэдэг асуудлыг авч үзье. За бид нар хүүхдүүдэд амьдрал бэлтгэхийн тулд санхүүгийн боловсралтай болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хүүхдүүд том болно, өөрийн гэсэн орлого цалинтай болно. Энэ үедээ өөрийнхөө мөнгийг удирдах чаддаг болцсон байх ёстой гэдэг утгаараа санхүүгийн боловсралтай болох ёстой юм. За тэгэхээр хизээ нэгэн цагт хүүхэд маань өөрийн цалинтай, орлоготой болно, тэрийг одоо хэрэгжилж, захиран зарцуулж, ашиглаж эхэлнэ. За энэ үед нь бид нэр бэлтгэсэн байх ёстой. Тэгээд санхүүгийн том асуудлууд гараад ирэх үед одоо тэр үед нь туслахын оронд бүр бага байхаас нь эхлээд хүүхэд наснаас нь эхлээд бэлтгэсэн байх юм бол бид нэр хүүхдүүдэд амьдралд бэлдэж өгж гинэ, өгөх юмаа гэж. За тэгээ энэтэй холбоотой судалгаа явуулж үзсэн. Тэр судалгаан дээрээс хүүхдийн ер нь санхүүгийн боловсралтай холбоотой ямар асуудлууд байдаг юм бэ гэдээ ингээд аваад үзэхэр зэрэг хадгаламжийн асуудал байдаг юм байна, хөрөнгө оруулалтын асуудал байдаг юм байна. Туслаж дэмжих ямар нэгэн хүнд одоо дэмжлэг үзүүлэх тухай асуулт байдаг юм байна. За дээрэс нь яаж хэрхэн зөв зарцуул сурах вэ гэдэг асуулт байдаг юм байна. Тэгээд хамгийн их одоо хувь гэдэг юм уу да эзэлж байгаа нь бол хадгаламжийн асуудал 20% байгаамаа. За тэгээд хүүхдүүдэд ингээ хадгаламж хийхээр зэрэг хүүхдүүдтэй ингээ хадгаламжтай болгоход нэг бэрхшээл хүндрэл байдаг. За тэр нь юу вэ гэхээр одоо өөрийнхөө олсон мөнгийг тийм ээ төрсөн өдрөөрөөч бай, аав ээжийнх нь өгсөн гарын мөнгөч бай. Энийг ингээд хадгалах хүртэл бол нэлээд ийм одоо ээдрээтэй замаар явж тэрийг хадгалдаг. Тэр мөнгөө ингээ барай явж явах үед бол бөмбөг авмаар санагдана, дугуй авмаар санагдана, нэг зайрмаг идчихмээр санагдана. За тэгж явж байгаа дараа нь мөнгө одоо хадгалах гэдэг ийм одоо асуудал руу ордог. Тэгэхээр энэ хооронд хүүхэд мөнгөө хэрхэн удирдах тэр хадгаламжтай болох вэ гэдэг асуудал их чухал байдаг. За манай эцэг эхчүүдийн бас нэг одоо анхааруулжтай нэг зүйлийг би хөндөж ярив. Хүүхдийнхаа нэр дээр хадгаламж хийх сонирхолтой байдаг. Зарим эцэг эхчүүд бол айл эрт хүүхдийнхаа нэр дээр хадгаламж хийгээд эхэлсэн байдаг. За энэ хадгаламжинд хэрвээ хүүхэд өөрөө хүрч чадахгүй, ашиглаж чадахгүй, хэрэгжилж чадахгүй байгаа бол энийг ямар хадгаламж гэж хэлдэг вэ гэхээр зэрэг хүүхдийнх нь нэр дээр байгаа эцэг эхийн хадгаламж гэж хэлж байгаа. За энэтэй холбоотойгоор нэг том асуудал бол хөндөгдөнө. Энэ нь бол хадгаламжаа ашиглах, хэрэглэх эрхийг нь олгоё гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол олон орны хүмүүсийн хийсэн судалгаа байдаг юм байна. За манай дээрч бас хийсэн судалгаанууд байдаг. Тэгээд эндээс харахад ерөөсөө хүүхдийнхаа нэр дээр хүүхдийнхаа гарыг чүргэхгүй, сонирхлын ч асуухгүй, хүслийн ч дагахгүй ерөөсөө л аваачаал хадгаламж хийгээд байдаг. Тэгээд тэр хадгаламжиндаа хүүхэд хүрэх ямар ч боломж байхгүй. Ийм одоо хадгаламж байдаг. Энэ бол буруу юм аа. Энэ бол буруу юм гэдгийг өнөөдөр бид нэр ярьж өгөх гэсэн юм. Тэгэхээр хүүхэд хадгаламжиндаа хүрэх эрхтэй байх ёстой. Энэ тэрний хадгаламж. Тийм ээ? Бид нэр амьдрал бэлтгэх гэж байгаа. Хүүхэд багаасаа мөнгөө удирдах сурах юм бол амьдралдаа бэлтгэгдэж байна гэсэн үг. Тэгээ энэтэй холбоотой яг хүмүүст одоо хадгаламжаа хийх тийм одоо гахаа гэдэг дэлгүүрт байж л байна. Бас одоо мөнгө хадгалах янз бүрийн одоо авдар сав байж гэн. Тэгэхээр хүүхдтэй энэ авдар савнд нь хадгаламжинд нь мөнгөний хийгээд өгөөд за энэ чиний мөнгө, за одоо чи зарцуулаарай гэж хэлэх ёстой байдаг. Тэрнээс биш хүүхдээсээ ерөөсөө одоо хөргөхгүй, тусад нь авч болохгүй, амьдрал бэлтгэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр нэг савнд хүүхдэд ингээд нөгөө нэг мөнгөний хийгээд өгчхөөрөө зэрэг жинхэнэ удирдах тэр асуудал тулгарна, хүүхдэд тулгарна. За тэгээ ер нь судалгаанаас хараад бидний зөвлөж байгаа зөвлөгөө бол тэр хүүхдийн хадгаламж бол нэг 4 хэсэг байх хэвээр. За хадгаламжинд байх хэвээр, хөрөнгө оруулалтанд байх хэвээр, тусламж бусдаа бас тусалдаг байх хэвээр. Тэгээ хэрэгэлдэг байх хэвээр. Ямар хуваар хэрэглэх вэ гэхээр зэрэг 10 10 10 70
хамгийн эвтэйхэн одоо зөв хуваагдж байгаа пропорц нь бол энэ. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хадгалсан мөнгөнийхөө 10%-ийг туримтлал маягаар хадгална, 10%-ийг хөрөнгө оруулалтаар, 10%-ийг бусдтай одоо нөгөө тусламж дэмжлэг үзүүлэх, үлдсэн 70%-ийн хүүхэд өөрөө хэрэгэлдэг байх хэвээр. Өөрөө хэрэгэлдэг байх хэвээр, эрхтэй байх хэвээр гэсэн үг. Тэгээ яагаад ийм эрхтэй болгож байгаа юм бэ гэхээр энэ мөнгөө ингээд одоо хэрэглэх энэ төвшөндөө бол хүүхэд суралцж идэг юм байна. За хүүхэд ингээд суралцж явах үедээ алдна. Алдаа гарах юм бол тэр алдааг засаж чиглүүлж өгөх одоо хэрэгтэй байдаг. Ингэж багаасаа бага мөнгөн дээр алдахгүйгээр том болоо том мөнгөн дээр одоо ашигтай алдагдaltaгүй ажиллана гэж бол байхгүй. Тэгэхээр ингээ хүүхдэд бол гарын мөнгө өгөх ёстой. За тэгээ ингээд гарын мөнгөний өгчөөд захиран зарцуулах гэж хэлээ л да. Эрхийг нь бол өгөх тухай би яриад байгаа юм. Тэрнээс биш хүүхдээсээ ингээ мөнгийг авчаад тэгээд дараагаар нь мөнгө удирдах, хэрэглэх, хүсэл хэрэгцээ хоёроо ялгах гэсэн асуудал бол ерөөсөө тавигдахгүй. Тэгэхээр их одоо нэг сонин жишээ байгаа л да. Эмээ тэтгэврийнхаа мөнгнөөс хүүхдтэй юу яасан байна. Одоо ингээд нөгөө хэрэглээгээ хасаал хадгалж байгаа л 18 нас хүрэхээр нь чигтэйхэн баяртайгаар явж очивол за би чиний нэр дээр ингээ хадгаламж хийсэн. Одоо ингээд хадгаламжаа чиний нэр дээр шилжүүлчихье. Чи захиран зарцуулах эрхтэй гэд тэгсэн чинь маргааш нь хүүхэд нь очиод нөгөө бүх хадгаламжийг авсан байгаа юм. Тэгээ нөгөө хүн одоо тейлер нь асуугаа чи ингээ яагаад авч байгаа юм бэ гэсэн энэ миний мөнгөө. Тэгэхээр би авах эрхтэй гэж. Тэгэхээр эндээс ингээд нэг хоёр том сургамж байгаад байгаа. Нэгдүгээрт нь бол хадгаламж хийхдээ хүүхдтэйгээ ярилцаж зөвшчээж хадгаламжийг хий. Тийм ээ. Зүгээр л нэрэн дээр нь аваачаал хийгээд байхаар зэрэг хүүхэд ямар одоо байдал төрдөг вэ гэхээр нэгэнтээ хүрч болохгүй мөнгө юм чинь сонирхолгүй болчихно. Хоёрдугаарт нь хүрээд ирэх үедээ бүгдийг нь авах сонирхолтой болно. Гэх мэтэр. Тэгэхээр зэрэг мөнгөний удирдуул сурах гээд байгаагийн учир нь бол энэ ингээ мөнгө байна. За чи хэдийг хадгалах вэ? Чи хэдийг хэрэглэх вэ? Гэд ингээ өөрөөр нь мөнгөний ашиглуулж сурах хэрэгтэй байгаа. За энэтэй холбоотойгоор гарын мөнгөний тухай ярина. Гарын мөнгө өгж явах хэвээр. Өгж явах хэвээр. Нөгөө л амьдралдаа бэлдэх гээд байна гэсэн үг. За ингээд өгтөө хизээнээс өгөв, хэдийг өгөв гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж насныхын онцлогтой холбоотойгоор гарын мөнгөний хэмжээ тодорхойлогдно. Тэр дээрээс нь гарын мөнгө бол хэмнэх боломжтой мөнгө байх хэвээр. Тэгээд өгтөө өдөр болгон биш тодорхой хугацаанд өгнө. 7 хоногоор сараар өгнө. Тэгэхээр өдөр болгон мөнгө өгсөн мөнгийг хүүхэд юу гэж ойлгодог вэ гэхээр энийг энэ өдөр өргөх ёстой гэж ойлгодог. Энийг энэ өдөр хэрэглэх ёстой гэж ойлгодог. Хадгалах, хуримтлах, удирдах талаар ерөөсөө яригдахгүй. Тийм учраас болж өгвөл 7 хоногоор, болж өгвөл сараар өгöd тэгээд удирдуулаад эхлэх хэрэгтэй. Эхлээд хүүхэд бол 7 хоногоор өгсөн мөнгийг эхний өдөр одоо хэрэгжилчиж магадгүй. Тэгээ эн чинь аягүй том сургамж болж байгаа. Дараагийн 4 өдөр би ямар мөнгө хэрэглэх вэ? Одоо л жинхэнэ удирдах эхэлж гин гэсэн үг л дээ. Тэгээд болж өгвөл урт хугацаагаар өгөх хэрэгтэй. Болж өгвөл боломжийн одоо их хэмжээгээр өгчих хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс бол ярьдаг л да гарын мөнгөний асуудал бол мөнгөтэй айлын л асуудал. Тансаг хэрэглээ гэж хэлдэг. Үгүй мөнгө муутай байсан ч гэсэн хүүхдүүдээрээ мөнгө удирдуул сурах хэрэгтэй. Бүр өөрт нь өгдөг юм ахад гэрийнхээ мөнгийг удирдуулах. Ерөөсөө л мөнгө юунд хэрэгжилж яаж хадгалж яаж ашиглаж болдог вэ гэдгийг л одоо сурах гээд байна гэсэн үг. Тэгэхээр бага мөнгө өгөх юм бол бага хариуцлага оногдуулна. Их орой мөнгө өгөх юм бол амьдралд их орой бэлдэнэ гэсэн үг. Тийм учраас айл болохоор боломжоор нь насанд нь тааруулаад мөнгөний нөгөөд тэгээд боломжоор нь өндөр хариуцлага хүлээлгээд амьдралд нь бэлдээл гэж яриад байгаа юм л да. За тэгээд дээрэс нь гарын мөнгөтэй холбоотой гэрийн одоо ажил гэдэг юмыг бол бас би ярмаар санагдаж байна. Яагаад тэгэхээр зарим эцэг эгчнэр мөнгө бол хөдөлмөрөөс бий болох ёстой гэд гэртээ хөдөлмөр хийнгүүт нь тэрэнд нь тохируулаад мөнгө өгөх гээд байдаг. Аяг угаасны төлөө, дүүгээ цэцэрлэгээс авсны төлөө, хогоо шүрдсэний төлөөч гэдэг юм уу. Тэгэж болохгүй, ерөөсөө болохгүй гэдгийг энд анхааруулж хэлэх гэсэн. Яагаад гэвэл энэ хүүхэд олонныхаа хайртай хүмүүсийнхээ өмнө бол тодорхой үүрэг хүлээн, өөрийнх нь хөдөлмөрийн оролцоо байх ёстой. Тэр болгонд мөнгө авахгүй. Харин ямар үед мөнгө авч болох вэ? Ямар үед мөнгө өгж болох вэ гэвэл ямар нэгэн одоо амжилт гаргасан үед, за сурлага дээрээ амжилт гаргасан байж болно, тэмцээн уралдаанд ороод амжилт гаргасан байж болно. Энэ үед нь урамшуулад мөнгө
гарын мөнгө бол өгч болно. За тэгэхээр гарын мөнгийг хизээнээс өгөх, хэдийг өгөх вэ гэдэг асуудал байж байгаа. Хүүхэд ер нь ингээд харахад бол 2 өнгөрөөл 3 настайгаас эхлээд мөнгөний үн цэнийг мэдэж эхэлдэг. Энэ яаж харагддаг вэ гэхээр зэрэг өөртөө хэрэгтэй юмыг авахын тулд мөнгө хэрэгтэй гэж аавд нээжд нь мөнгө байх ёстой гэдгийг мэдэж эхэлдгээс тэр цагаас эхлээл мөнгөний үн цэнийг мэдээл мөнгө гэдэг их одоо чухал юм байна гэдгийг бол мэдэж эхэлдэг. Тэгэхээр зэрэг одоо багаас нь дэлгүүрт ингээд хөтөлж явж байгаад энийг аавъя, тэрийг аавъя гэдээ одоо хүүхэд хэлнэ штэ. Тэгэхээр зэрэг шууд үгүй гэж хэлж болохгүй, тайлбарлах ёстой. За энийг авахд мөнгө хүрэхгүй байна, нөөц хязгаартай ч гэдэг юм уу, энэ чамд адилхан байгаа, энэ чамд дахиад хэрэггүй ч гэдэг юм уу. Ингээд хүүхдтэйгээ ярилцаад, чиглүүлээд, зөвлөөд явах юм бол тэр хэмжээгээр л амьдрал бэлдээд байна гэсэн үг. Тэгэхээр багаас нь мөнгө өгөх нь байна. Тэгвэл насныхын онцлог тохируулаад мөнгөний хэмжээ өөр гарч ирнэ. Тэгэхээр хэдэн төгрөг өгөх вэ гэхээр зэрэг хэрэгцээний дээр нь суйрлна гэж хэлж байгаа. Хэрэгцээний дээр нь суйрлна. Том хүүхэд том болох тусам хэрэгцээ нь болвол нэмэгдэж идэг. Тийм учраас хэрэгцээний дээр нь суйрлна. За энэ дээр нэг анхааруулж хэлэх юм бол хэдэн төгрөг хэрэгтэй, хэдэн төгрөг авах гээд байгааг нь яг ярилцсан. Жишээлх юм бол одоо хичээлийн шинэ жил эхэллээ. Хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэх тэгэхээр зэрэг эцэг эхүүдийн гаргадаг алдаа нь дагуулж яваал за тэдэн дэвтэр авъя, эдэн ном авъя, ийм цамц авъя, ийм гутал авъя гэж хэлээд байдаг нь буруу. За хэдэн төгрөг хэрэгтэй вэ? За 50,000. За 50,000 төгрөгөө ав. Тэгээд өөрийнхөө хэрэгцээтэй имийг ав. Гэхээр зэрэг энэ дээр хоёр юм сургаад байгаа. Нэгдүгээрт нь 50,000 төгрөгтэй багтаа нөөц бол хязгаартай, орлого бол хязгаартай, мөнгө бол хязгаартай, хэрэглээ бол хязгааргүй. Тийм учраас энэ 50,000 төгрөгөндөө багтаагаад сонголт хийж сурж ийн гэсэн үг. Яг эхний ээлжинд юу авах юм? Хэрэгтэй юм а 90 бил сурж ийн гэсэн үг. Ерөөсөө л эцсийн дүндээ хүүхдийг өөрөөр нь мөнгийг удирдуулж сургах, алдаа гарвал засч ээж ингэж л амьдралд бэлдэх хэрэгтэй байдаг юм аа. За ингээд хүүхдийг өөрийнх нь мөнгийг удирдуулад ингээд эхлэхлээр зэрэг хэд хэдэн сайхан давуу талууд бий болж ирж байгаа. За нэгдүгээрт нь бол мөнгөө хуваарлаж сурна. За юу авах вэ? Юунд авах вэ гэд. За ингээд хуваарлах үед бол бас нэг сайн чадаж сурдаг зүйл нь бол сонголт байдаг. Өөрөө мэдээж ингэж нэг зарцуулж байгаа учраас сонголт хийж сурдаг. За дараагаар нь бол хөрөнгө оруулалтын тухай бодож эхлэн мөнгөө яаж өсгөх вэ гэх тийм ээ. Санхүүгийн боловсролын хүрээнд ингээ мөнгөө удирдах сурснараа хэрэгцээндээ тохируулж хэрэглэж сурна. Энэ дээр би нэг жишээ хэлмээр байна. Аав ээж нь хүүхдүүдээ аваад аялалж явж гин гинэ. За тэгсэн чинь эхний цайны газар ороод за хоол захиалж гинэ. Хүүхдүүд нь нөгөө хоолны зэсийг харж байгаа хамгийн одоо үнэтэй, хамгийн одоо тийм чанартай ч гэдэг юм уу хоолыг захиалж ийн гин. За тэрний дараагаар аав нь энийг ажиглаад хүүхдүүдтэй тус нь мөнгө өгөөд за ингээд аяллаа явцад та нар хоолндоо зарцуулах мөнгө чинь энэ шүү. Одоо ингээ өөрсдөө удирдаараа гэд. За тэгсэн дараагийн цайны газар ороод хүүхдүүд нь нөгөө үнэтэй хоолоо захиалахаа болоод яг үнийг хараад сонголт хийгээд эхэлж гин гэж байгаа. Тийм учраас ингээд өөрөөр нь мөнгөний удирдуулаад эхлэхээр зэрэг хэрэгцээндээ тохируулж хэрэгэлж сурж байна гэж. Юм л бол урдуур нь ороод өмсөх хувцсыг авч өгөөл, хэрэглэх цүнхийг авч өгөөл, бичих үзгийг авч өгөөд байж ерөөсөө болохгүй хүүхэд өөрөө мөнгөө удирдах сурах дээр нь л их сайн анхаарах хэрэгтэй юм. За дараагаар нь бол хөрөнгө оруулалт хийх тухай бодно гэж би түрүү хэлсэн. Яаж мөнгөө өсгөх вэ гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр өөрөө ингээд хүүхэд мөнгөө удирдаад эхлэхлээрээ зэрэг энийг арвижуулах тэр арга замыг бол олж харж чаддгийм байна. За тэгэхээр миний хэлээд байгаа санаа бол хүүхдтэй мөнгөний удирдуулахын тулд нэг авдранд, нэг савнд мөнгөний хийлэг гэж байгаа. Энэ хуваарлж сурна гэж. Тэгэхээр хуваарлна гэдэг чинь хадгаламжиндаа, хэрэглээндээ, тусламжиндаа, хөрөнгө оруулалтандаа хэд хэдийг хийвэл болохоор байна уу гэд ингээд өөрөө шийдвэр гаргаж бодож эхэлж байна гэсэн үг. Энэ их чухал шүү. Нэг савнд мөнгөний хийгээд. Зарим хүмүүс бол яг энэ хуваарлалтаар нь энэ хадгаламжийн сав, энэ одоо нөгөө хөрөнгө оруулалтын энэ хүнд туслах мөнгө, энэ хэрэглэх мөнгө тус нь хийгээд өгчгөр зэрэг ерөөсөө тэр байгаа савнаас аваад хэрэглэх гээд байдаг. А яг нэг савнд хийчихэр зэрэг багцлах, зөв оновчтой багцлах гэдэг энэ
одоо арганд суралцдаг. Тэгэхээр энийг бид нэр одоо ингээд тоохгүй өнгөрөөж болохгүй. Хүүхдийг хар багаас нь ингэж сургах юм бол бид нэр тэр хэмжээгээр л амьдралд нь бэлдэж байна гэсэн үг. За тэгээд багцлна гэдэг дээр бол чамд байгаа мөнгө байна, хүүхдэд байгаа мөнгө байна. Ингээд янз янзын хэрэглээнд зориулж хэрэгэлдэг учраас яг аль хэрэглээнд нь хэдийг хэрэглэх вэ гэдгийг бодож сурах, толгоогоо одоо юу гэдгийг ажилуулах, үр ашгийг тооцоолох хэрэг гарч байна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс судалгаа авахд бол хүүхдүүдийн 51% нь бол гарын мөнгөтэй явдаг юм байна лээ. Тэгэхээр энэ мөнгийг бол тэд нэр удирдах одоо сурж яана л гэсэн үг. За манай хичээл бол бяцхан санхүүч гэдэг хичээл байгаа. Та бүхэн маань утгыг нь ойлгосон байх. Хүүхэд бага болчраасаа санхүүч байх ёстой юм байна. Мөнгөө удирдах ёстой юм байна. Тэр боломжийг бид нэр өгөх ёстой юм байна. Тэгэхээр эцэг эхчүүд минь энэ тал дээр их анхаараарай. Та бүхэндээ эцэг эхчүүддээ хүүхдүүддээ амжилт хүсье.